Энэ зөв хайрын гурвалж биш хайрын дөрвөлжин болоо. Үгүй юм холион бод холион бод нь 5 идэ хайрлан бод. Яс хэцүү юм бэ? Сэмбэцэн манайхан ажил дээрээ бүтлгүй хайрын түүх уншихаа сууж байна. Би яагаад ийм тэнэг санаа гаргаснаа үндэ мэдэхгүй байна. Дээрээс нь би сая нэг хийж исэн бүхэл бүтэн 20 минутын бичлэгийг би устгаа ичлаа өөрийнхөө гараар. Өнөөдөр нь амар тийм тийрэлттэй өдөр энэ. Би бүр амар тийрж байна. Гэтэ би хөөх харагдаж байна. Тийм болохоор арайгаагүй байна. Гэж таахгүй. За тэгэхээр бүтлгүй хайрын түүх уншицгаая. Welcome to my YouTube channel. Тоглон сууж таалан сойрхноо та нар маа. Би тэгээ ажил дээр байгаа болохоор ингээд амар чимээтэй дээрээс ингээд намайг тэнэгтээд ингээд уцтаа ганцаар яриа байж хаад ингээд одоо гэрте байдаг шиг ойрлж чалж хийж чадахгүй жоохон дараахан байна гэсэн үг. Бүтлгүй хайрын түүх дээрээ уншаарай. Би нэг банд сайн болоод 1 жил болсон юм аа. Тэгээд гуйж үзэнгүүд яах юм бэ гэд байдаг байсан. Тэгээд сүүлдээ бит хоёр цуг сууж муугаад харьцаж эхэлсэн. Ууг нь тэгсэн хөвгүүд нөхдөөдөө сонгож суусан байхгүй юу? Тэгсэн чинь миний хамгийн сайн найзыг маань сонгоод суучдгийг. Тэгсэн манай найзыг маань краш сонгоод суудсан болохоор манай найзын найз залуу намайг сонгоод суудсан. Гэтэл би тэрэнд сайн болж болох гээд oh my god гэж бодоол өнгөрсөн. Юу хуцаад байгаа бэ? Энэ зөв хайрын гурвалж биш хайрын дөрвөлжин болоо. Юу загаарсан завхарсан юм болоод байна. За тэгээ бодоол өнгөрсөн. Тэр орой манай краш над руу уучлаарай гэдгийгсэн. Яагаад уучлахгүй жаа гэсэн чинь чамааг өгөн сонгож суух гэж байсан. Даанч чамтай суугаад 3-4 сар болсон болохоор өөр хүнтэй сумаар байсан юм аа гэд. Тэгсэн тэгэхээр нь би заа гэл тэгсэн. Тэгээд бид хоёр орой болгон уулздаг болоод тэрвэрлдээ хөтөлцөөд явдаг байсан юм аа. Сүүлдээ бүр тассан болохоор өмсөлцөөд тэгсэн чинь би жоохон харцсан чинь за хоёулаа салъя гэд. Би бүр уйлж унжаад маргааш хичээл дээр уучлалтгүйсэн чинь яагаад ч уучлалтыг мань хүлээж авдаггүй. За боль гэд байж ийснаа. Би дизайн дээр охид хөвгүүд тусдаа ордыг. Тэгээд би дизайн дээрээ улаан бугууч хийгээд өгсөн чинь бөө улаан онгоноос хол яв гэд. Улаан өнгнөөс хол яв гэд зүгээгүй. Тэрнээс биш зүүх гэж байсан юм билээ. Тэгээд манай анги тарсан юм. Би тэгээд явах гэж байхад нь хайртай шүү гэд хэлчихээ. За хоёулаа үрхий гэд. Юу кей драма вэ нөтө. За хоёулаасаа л гэсэн. За хоёулаа үрхий гэд тэгсэн. Би тэгэхээр нь тгий гэсэн чинь ороо уулзъя гэд хаана гэсэн чинь гэрэл гудамж гэд. Бид хоёр дандаа тэнд уулздаг байсан. Тэгээд очсон чинь миний гарнаас барьсан намайг уучлаарай. Би чамайг ахиж гомдоохгүй энэ төргээд тухайн нэмэрч байна. Худлаад байгаа. Тэгэхээр би зүгээрээ гэд хацар дээр нь үнсэн. Тэгээд юм ярьж сууж байгаад модон дунд орж суугаад хөтөлцөөд байж исэн. Тэгсэн харин над руу амар ойртоо тахаар яах гэж байгаа юм гэсэн чинь уруул дээр үнсэн. Би тассан болохоор яагаачгүй. Тэгээд бид хоёр үнсэлцээд баяртай хайртай шүүнтэргээд тэгсэн би маргааш амар хардаад яагаад гэвэл баха хөлтөдөө энийгээ тахаар нь хардаад ёо гэсэн чинь за хоёулаа бүтэхгүй юм байна гэж авдیں۔ Тэгсэн маргааш нь манай уялд үргэцэн байлаа. Уялтын үргэцэн ингээд зарим хүмүүсийн түүхийг уншихаар зүгээр нэг юм одоо юу гэмдэ баах нь холиод битсэн юм шиг сквал К-драма битсэн юм шиг уншигдаад байдаг хгүй. Гэтэ яг би муухайлтаа гэхдээ ингээд яг өөртөө тохиолдсон юм би К-драма шиг гэдэргээд тэгээ ярьж байгаа бол уучлаарай. Гэтэ үнэхээр л яг тгийж санагдчих юм. Тэгсэн уялтын үргэцэн юу гэсэн үг юм бэ яг? Энэ зүгээр л юм нэг юм зүгээр л юм холион бантангийн хайрын түүх юм. Зүгээр л юм холион бантан 5 идэ хайрлан дог. Яагаад байгаа юм бэ та нар ч 10 жил мэлт юм хөөрхөн байдаггүй юу аа? Тэ дараачих нь. Би нэг хэд нэг 3 ч юм уу 4 ч юм. За хамгийн ихтэй 4 хамгийн багадаа нэг 3 мурав ч юм уу уншия гэж бодож байна. Яа тэгэхээр ариу одоо нөгөө рeel хийж TikTok reel хийж оруулахаасаа илүү уртыг уншиж байгаа учраас. За сайн уншаад өгөөрэй гэхгүй зүгээр л хинт чамаагүй ярмаар санагдаад гинэ. Энд тэгтээ ингээ хэлсэн чинь амар хэцүү юм шиг санагдаад авчлаа. Яа. Би нэг залууд яагаад гэдгийг мэдэхгүй хэрнээ хайртай болчихсон. Яа, ингээ хэлэхээр бүр амар хэцүү байгаад их надад яа. I can't. Би 7 сард GS ажилладаг байсан юм аа. Бас нэлийн ороод хардаг автобус зогссон. Яг тэр залуу над руу ажилд ажгүй юу тарсан юм хүргээд хүү гээл манай ажил 120 дээр тэрнийгээр нь 104 зам дээр манайх яа нүг бас л их сэтгэл шүү. Би ихэндээ юм боддгоо байсан юм. Бит хоёр чинь багасаа биний мэддэг нэг хашаанд тоглож өссөн ойрын хэдэн жил ямар ч холбоогүй байж байгаад энэ жилээс гайгүй чадалдаг болсон юм.
Бараг намайг ажлаас 4 удаа ирж авсан баха. Тэгээл над руу чат бичихгүй бол яагаад бичихгүй байгаа юм бол яагаад тарсан уу гэж асуухгүй байгаа юм бол гэж бодоод яг ингэж тасаад хамааралтай болоод хэлэхээр л амар хэцүү болчдөг юм санагддаг надад. Аль болох тасахгүй байгаар гэж таахгүй. За тэгэж бодоод за ер нь бол амар тассан юм биш үү. Тэгээс сар гарan холбоогүй байж байгаад хэд хоногийн өмнө над руу хаанагаа уулзах уу яваад чи гараад ирээрэй гэд би бүр амар баярлал. Тэр үед бүр шөнийн 3 цаг байсан баха. Тэгээд цонхоор хулгаараар гарч уулзаж билээ. Тэрнтэй уулзахаар л нэг сэн жаргалтай болчихдог. Намайг гэрлөө оруулж өгөх гэж байхдаа намайг үнсгчээснийг би мэдэж байсан хэрний зүгээр л харахгүй царайлаа за зорлоо гэд орчихсон доо. Одоо тэгсэндээ харамсдээ шít хаа би сонин хайртай хэрний ганц ч удаа хайртай гэж хэлж чадаагүй. Тэгээ 3 хоногийн дараа стори хийсэн байна. Тэрийг ороод харсч өөр охины зургийг стори хийсэн байхыг хараад эхэндээ инээд хүрээ сүулдэ тээжний голоор сонин болоод нэг л итгэж өгөхгүй байсан. Хэд хоног эмороод гэхүү хэд хоног зомби царайлсан юм яваал за хайртай гэж хэлж чадахгүй байсаа байгаад өөр хүнд алдчихж байгаа юм байна. Ачаагүй юм ганц удаа хайртай гэд хэлчихэд яхав тий. Анх удаа ингэтлээ хүнд хайртай болж байна да. Буцаж ирэх болов эргэж ирнэ гэвэл би хизээч ирсэн хамаагүй хүлээнэ. Яс хэцүү юм бэ? Эргэж ирнэ гэвэл хизээч ирсэн хамаагүй хүлээнэ гэдэг үг нь бүр айгүй амар орлоо гэж таахгүй. Ер нь амар хэцүү сонсогдож байна. Яах вэ? Одоо тэгээд болох л илүү дээ. Ер нь бол тий зүгээр нэг юм чин нөгөө эрэгтэй чинь бол зүгээр л чамтай нэг уулзаад үзчих гэсэн байдалтай л байсан юм шиг байна. Тэгээд зүгээр угаасаа болно даа. Тэгээд мартаж чадахгүйсэн чи яах вэ? Тэгэл байнга санан дурсаал өөр хүмүүстэй ингээл болцоол явчихгүй гэсэн нэг. Тэгээд амар хэцүү байна уу? Ойлгож байна уу чамайг? Тэгээд болно доо. Тэгээд болохгүйсэн чи яах вэ? За хаяна ороо минь би өөрийн буруугаас болсон нэгэн бүтлгүй харин түүхээ ярья. Би одоо 12 дахь ангид орно. 11 төгсөх 6 сарын 2-ны тэр хавар анх тэрнтэйгээ фэйсбүүкээр танилцаж байлаа. Би реквест явуулаад тэр удалгүй авчихаар нь хай гээл бичээл орлоо. Тэр ч урдаас хай гээл тэгэл өдөржингөө чатлал 24 цаг болохын өмнө би тоглоол хоёулаа үерхүү гээл авсан чинь тгийл гэж байна. Тэр миний анхны үерхэл байсан юм л та. Тэгээд би итгэж өгөхгүй тоглож байгаа юм байна гэж бодсон бас үгүй. Тэгэл тэр цагаас хойш бит хоёрын үерхэл ихсэн юм да. Тэр оройн калдаал нилээн юм ярьсан бит хоёрын бүх юм таарж байсан. Хобби гэл ер нь л миний заяаны хань бараг байсан. Тэр маань их бие муутай олон жилийн өмнө эмчит үзүүлээд эмчин үнэртэй усны харшил байна гэж хэлээд харшлын ийм олон жилийн турш уулгасан гэсэн. Би нэг өдөр хичээлээ тарж ирчгээд ёо амар алдаатай бичих юм манайхаа ёо. Би бүр арай гэж уншиж шít. Тийм болохоор ангиж амар удаан уншаад байгаа шүү за. Арай гэж тарж ирчгээд гэрт хүн байхгүй нам унтчих 6 цаг хавцаас ирээд чата хартал би нэг сайн нэг муу мэдээтэй гэсэн байсан. Нэг нь миний хашил зүгээр болсон муунд би тусны хор тавдар туссан гэж ийсэн. Тэгээд би найзтай 2 цаг гарan уйлаад нэрээ дугаарыг авсан гэдгийг санаад Unitel-ийн дугаартай би нэгж байдгүй найзаасаа гуйж 500-ыг зээлээд яриад 2 цаг хүртэл уйлж ирсэн. Тэгээд блоко гаргуулаад чатаар өглөө болтол унтсан ч гэсэн таслаагүй унтсан. Би тэр үед үнэхээр их баяртай байсан. Тэр маань хаяа ухаан алтан заримдаа өдөр ярьсан бүх юмаа мартчихна. Би тэрийг ярьж сануулна. Ёо амар алдах юм аа манайхаа. Зүг бичлэлтэй гуйж штэ. Дандаа би яаж ин эрт унтаарай хоол сайн идэрээ гин. Би хайраагаа зөндөө гомдоноо. Гуйж бариад арай гэж аргатан байнга ярнөө. Нэг хэсэг хөвсгөл бас нилээн байсан. Өвөө эмигэндээ байсан гэсэн тэгээд сүлжээ байхгүй болохоор мессенжээр ярьж болохгүй би залгаал удалгүй нэгж дуусчихноо. Тэгээл нэгжийн зээлээ тулгаал ярина да. Мань гар бас өвөө ихч эдрийнхаа утас хусаж байгаад над руу залганоо. Тэгэл би чинь болж өвгөл 24/7 ярихыг бодноо. Миний хайрын эргэн тойронд эргүү гаж донтой лал зөндөө оролцсон гэсэн. Би юу ч хийж чадаагүй дээ үнэхээр харамсан. Миний хайр гэхдээ тийм хүн бишээ. Дургууг нь их хөргөл утга аваад дайрахаар л зоригтой хүчтэй тийм л охин сэтгэлээрээ үнэхээр хүчтэй тэгж их өвдөж байхад надад хэлэхгүй зүгээрээ харин зүгээр өвдөхгүй байна гэд миний санааг зовоохгүй гэд надад дандаа худлаа ярьдаг байсан. Би түүнийгээ сайн мэднэ. Худлаа ярил тэр дорн л мэдчихэн 7 сараас манай сумын наадам болоод би 3 хоног сураггүй залгагчгүй алга болоод тэгээд наадам тардаг өдөр хайраас мессеж ирээд хоёулаа салъя. Би угаасаа эмчилгээ байхгүй удахгүй үхэн гэд бичсэн байсан. Би хоёр дахь алгахыг үнэхээр хүсээгүй тэгээд би хоёулаа ярилцъя
гээд зөндөө чат бичээд залгаад эцэст нь би буцааж авсан. Тэр чинь зөндөө сайндаж муудан миний хайр багтаа их зовлон үтцсэн юм бэлээ. Би тэгээд хайраараа үнэхээр бахархсан. Яаж ийм их ачаа ганцаар өөрч чаддаг байна гэж өөрөөс үнэхээр хэцэн. Багтаа дотор байранд байдаг байсан юм бэлээ. Тэгээд 11-р ангийн тэр хөгшин жоохоохтоо дөрөөндөө төгжээд хүчрхийлдэг байсан. Тэр олон охины нэг хохирогч нь миний хайр. Би үнэхээр хайраагаа өрөвцөн. Би тэр үед хайраагаа улам их хайрлах ёстой гэж ойлгосон. Бас олон травматай бага байхад нь аав нь өөд болсон хаяа надтай ярьж байгаад унтчихна. Зүүдэндээ ярина аавыгаа байнга зүүдлэн үнэхээр их аавыгаа сандаг. Бас гэрт нь байдаг байсан үеэлэгчийнх нь аав ээж нь ослоор өөд болоод гэрт нь байдаг байсан гэгч нь өвчнөөр болоод тэр хичээгээ бас маш их сандаг. Миний хайр 2 ахтай 1 дүүтэй. Дүүдээ маш их хайртай. Миний хүүхэд гээл хүүхдэд угаасаа маш их хайртай хүүхэд харахаараа л унсчихдаг. За одоо дуусгая да. Би 8 сарын 20-нд төрсөн юм л та. Тэгээд 8 сарын 1-нд ороо би зөндөө залгаад авдаггүй таслаад байсан юм. Би тэр үед 40 гарын залгасан байхаа. Тэгээд надад хайргүй болцсон болов яагаад авахгүй таслаад байгаа юм бол гэд тэр үеийнхаа сэтгэл хөдлөлөөр хоёлаа салъя. Би өвчтөе утахгүй өхнө гэд бичээд блоклоод сургаггүй 14 хоног болсон. Ингээд зүв бичихгүй бол би ингээд зарим нь ойлгохгүй байхгүй. Сургаггүй 14 хоног болсон. Тэр 14 хоногт манай өвөө өөд болоод өвөөгийн ажил явдал гээд түүнийгээ тас мартчихсан байсан. Би өөрийнхөө бодлоор намайг өвчтөе гэвэл өөрөө бас өвчтөе гэлсэн юм уу? Ямар амар үхэл хавцлаар тоглох туртай юм бэ та нар? Бүр нэг аргаа эцсэн юм би. Миний бодлоор намайг өвчтөйг үл анхаарал халамж тавих юм болов гэж бодсон. Тэнэг баха. Ийм юмар ийм хийдэггүй шүү дээ. Юу ч амар өвчин зовлон үхэл хавцлын талаар ярих туртай юм бэ? Анхаарал тавих юм болов гэж бодсон. Би үнэхээр тэнэг хөлдөө байсан юм билээ. Болдог бол цаг хугацааг ухраагаад тэгж бичдэггүй байж гэж зөндөө харамсан. Тэр алга болсон 14 хоног тэр маань хаалганд орсон юм билээ. Тэр хэцүү үед би тэгж хэлээд тэгж олон хоног алга болсон гэхээр тэгэд би 8 сарын 16-нд залгасан. Намайг танихгүй юм шиг дүрсгээд би тэр дорн л мэдсэн. Надад үнэхээр гомцсон байлээ. Одоо ч би үнэхээр харамсдаг. Тэгж бичсэндээ анхны үргэлж минь анхны хайр минь байсан би гэхдээ шантрахгүй буцааж авахыг хичээнэ. Одоогийн байдал бол мессенжер утасны дугаар блоклсон байгаа. Ээжийн утсаар залгаад эвлэрхийг хичээнэ. Тэнийг л энэ тэ заавал нэг өвчин зовлон би өглөө гэж иж надад анхаарал ирнэ гэж боддог. Тэгээ өвчтөй байгаа хүүхдийг давхар ингэж ийм ярьж идэг. Одоо тэгээд яаж яхад айгүй хэцүү юм хоёуланд нь болоод идэг тий. Ийм токсик байгаад хэрэггүй шүү хүүхдүүд тий. За мэдхгүй яа. За одоо яг нэгийг уншчаад болъё гэж бодож байна. Яа. Сайн үгчээ бүтлгүй хайрын түүх ярьдаг болохоор ч бодож энийг бичлээ болоод удаж байгаа ч надад саяхан юм шиг санагддаг юм. Хөдөө аялаж явж байхдаа хамт аялаж байсан нас ч хэцүү хүүдээ дурлчихсан. Юунд нь болсноо мэдэхгүй ч өмнө нь хизээч дурлж байгаагүйгээр гүн дурлсан. Эхний өдөр надтай нэг их юм яриаггүй ч хоёр дахь өдөр хальт хамт волейбол тоглосон болоод л явчихсан. Тэр хүүхэд маань нэлээд интроверт харин би нэлээд экстраверттэй. Өдөр ирэх тусмал тэр надад улам таалагдаад битүүрийн харилцаач сайжирч байсан. Аялал дундаа орж байхад өрхөөгүй би биэндээ сайн гэж хэлээгүй ч би хамт суухаараа түүний мөрийг дэрлэж гараас нь барьж суудаг боллоо. Тэр маань ч эсэргүүцэхгүй надад гараа өгөөд л сууж байна. Бидний аялал дуусах төгөж бид хоёр хяргаас нууран дээр очсон. Очих зам нэлээд эстэй жоохон яваад л суугаад гүйж бууж эрт суусан машинаа түрж гаргана. Тэрхэн зурдж битээр инээлдэж авдаг байсан. Оройч болж нуурнаасаа явж байхдаа зам сайн мэдэхгүй болохоор айлуудаас асууж л явлаа. Тэрхэн зур машинууд маань хажуудаа зогсох тэрхэн агшинд бид биенээ харж инээлдэг байлаа. Баргийн юмд энийгээд хамаг юмаа яриад байдаггүй байсан ч чимээгүй тотгошоогоо зантай хүү миний л хажууд өөр ямар ч охины дэргэд байдаггүйгээрээ инээж өөрөөрөө байдаг байсан. Аяллаа сүүлийн өдөр маань ирж бид 1 жилийн дараа магадгүй 2 жилийн дараа уулзахаар болсон. Хөөх бар кино юм хаашаа. Юусэн үгүй гэвэл хол байдаг л та. Эхний 3 сард үнэхээр дотн байнга каалтаж ярина. Чатлахгүй өдөр байдаггүй байсан. Цаг хугацаа явах тусам би л чат эхлүүлсэн, би л санаад байна гэсэн болчихсон байсан.
Чатанд хаяа хариу өгдөг байсан ч сүүлдээ харахаач болсон. Би одоо ч хаяа бууж өгөхгүй чат бицээр байдаг. Сүүлд нэг тарахад намайг харгуу үгүй юу шууд инээмсэглэл тодруулж ирдэг. Тэр минь намайг хараад гацаа зогсож билээ. Нүүрэнд нь багхан ч гэсэн инээмсэглэл байсныг нь би сандгаа. Миний бодлоор тэр буцаад ирэх байх уу? Одоохондоо хувийн амьдралтаа анхаарал хандуулж байгаад. Яагаад ингэж бодсон бэ гэвэл түүний нүд над руу муухай харчих үедээ гомдоочих үедээ гэдгээр байнга дүүрэн байдаг. Тэрийг яаж мэдж байгаа? Муухай тий энэ уушлаарай. Гэтэ тэрийг яаж мэдж байгаа юм бол бидний харилцаа бие биендээ сайн гэдгийг хэлдэггүй ч үерхэд 2-3 жил болчихсон юм шиг л байдаг байсан. Нэгээ үнэхээр сайн мэддэг. Аялын ихэнд надад өөх идүүлж сургана гэдэг байсан хүн аялын төгсгөлд миний хоолны өөхийг ялгадаг болчихсон байсан гэдэл бод. Уул 8 хөөрхөн лээ тий. Би түүнийг одоо ч хүлээж байгаа. Биднийх шиг ийм харилцаа ер нь байдаг болов эхнээсээ эхлэх үү гэвэл би лав тиймэл гин. Хэдий би үнэхээр зовж байсан ч нэг бол хүүтэн эсвэл дулаахан болдог харилцаа байсан ч түүнтэй л байвал яаж чадах тэнэг хүн. Би тэгтээ тэр хүн харьцаа болсон ч ууралж гомцсон ч над руу муухай харж хүнд өгч хэлж чаддгүй хүн штэ. Магадгүй тэр өөрийгөө мэдсэн байх. Тэр хүний хувьд энэ харилцаа зүгээр л дууссан болов эсвэл үгүй болов. Ер нь бол дууссан. Ер нь бол дууссан. Яа тэгэхээр ийм интроверт хүмүүс одоо ийм тотгошооно хүмүүс байгаа дээ. Одоо ер нь бол миний бодлоор бол наад залуу чинь, банд чинь, хүү чинь, хөвгүн чинь нэг тийм айгу тотгошооно хүн рүү ууралж чаддгүй, хүн муухай үг хэлж чаддгүй, болий гэж хэлж чаддгүй нэг тийм төрлийн юм шиг санагдаж байна. Тийм болохоор үнэхээр өөрөө болмоор байгаа чамраа бичмээргүй байгаа. Гэхдээ зүгээр л тэрийг хэлж чаддгүй. Ийм тотгошооно хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээд зүгээр л ингээд чимээгүй алга болохыг хүсдэг. Чимээгүй алга ингээд сарнаад алга болохыг хүсдэг. Хариу өгөхгүй, чаданд нь хариу өгөхгүй байвал энэ угаасаа ингээд болчихно гэсэн тийм бодолтой хүмүүс байдаг байхгүй юу? Ууралж чадахгүй, муухай ингээд тийм үг хэлж чадахгүй, тийм тотгошооно хүмүүс бол тийм замыг сонгодог. Тэрийн хол харилцаа дууссан байна. Боли салий гэж хэлдэг хүмүүсээс илүү ингээд чимээгүй алга болдог хүмүүс нь амар хэцүү. Яагаад гэхээр юу ялаа вэ? Чимээгүй ингээд алга ингээд болчдөг хүмүүс илүү хэцүү байдаг. Яагаад гэхээр ингээд тэр харилцаа чинь дуусаагүй шүү дээ. Чиний хувьд тэр харилцаа чинь дуусаагүй. Яагаад гэхээр чи илүү юм нэг экстраверт хүн байгаа даа шүү дээ. Тэнгүү чиний хувьд ингээд ярилцаад болгоод ингээд яваад идэг төрлийн хүн сквал ингээд боли гэж хэлж чаддаг төрлийн нөгөө чинь тийм биш болохоор ингээд ийм дутуу үлдээсэн. Тэнгүүд дутуу үлдээсэн харилцаа яагаад ч юм цаанаа ингээд нэг юм за энэ хүн буцаад ирчих واخта энэ бид хоёр буцаад ингээд холбогдох واخта яагаад гэхээр ингээд боли гэж хэлээгүй юм чинь. Муухай юм болж хэрэлдэг юм чинь. Над руу ингэж муухай ажиллаагүй юм чинь. Гэдэг нэг тийм хүлээлттэй байгаад байдаг хгүй юу? Ийм хүмүүс чинь буцаж ирэхгүй. Яах нэг тэнэг царайлаад бас нэг юм бичиж магадгүй. Гэтэ ер нь иймэр хүмүүс судлаа байд юм аа. Тэгээ чамааг бол зүгээр л ёо нэг юм зугаалгаар ингээд ийм охинтой танилцсан. Тэгээ хөргөн байсан. Болов өөр яах юм. За одоо яг ганц богинохныг уншиж тэгээд дуусгая. За би бас хөрхөнтэй үртэй хийчмээр байгаа байхгүй хитэн түг уншмаар байхгүй. За танд зориулж ак нийлээ таныг үзээд бүтлгүй харин түгээ хуваалцмаар санагдлаа. Баярлалаа. Би өмнө жил манай найз нэг хүүгэн сайн болоод тэгээд л юу н хөөрхөн байна гэд байж байгаа дараа жил нь би өөрөө сайн болсон байсан. Тэгэд л манай найз юу н хөөрхөн байна өдр гэдэл байж байгаад нэг өдөр ангитаа ортол манай ангихан бүгдээрээ миний сайн гэдгийг мэдчихсэн байсаа би ч хичээд найзаагаа дагуулж гараад асуусан чинь мэдхгүй гэд. Би ч нэг л амьдрна гэд орсон чинь краштайгаа харс тулгараад л ангийнхан хүүхд юм биш үү? Краштайгаа харц тулгараад л эхэндээ айгүй гоё ааштай айгүй сайхан сэтгэлтэй байсан. Би ч тэгээд л бэлүү хоол идэр барьж зөөгөл хамт писи идэр ордог явдаг. Дугуулна за писи орд за цуг писи дүүс мэд. Дугууланд нь хүртэл ороод хичээл амраад 100 чат бичлцээд л би ч өдөр шүн алгасалгүй уцаа шигтээд байж байсан чинь нэг өдөр блоклцсон байдیں۔ Амар ядаргаатай. Одоо үед нэрээ зүгээр эргэжтэйчтэй ашиг болох гэж зовж штэ манай охтод. Тэгээд л гэрт нь очиод дуудсан чинь дүүн гарч ирээд та хинбэ гэсэн. Найз нь байна уулзаж болох уу гэсэн чинь ах найз охинтойгоо парк явсан гэдэл. Би шоконд ороод гэртээ очиод 2 өдөр тасралтгүй эморсон юм да. Ямар түрүүн тэр одоо үед эргэжтэйчүүдтэй ашиг олоход хэцүү юм байна гэдэг
гэдэг тэр одоо ингээд намайг хараагаад ороод ирэн заяо. Гэтэ үнэн шүү дээ, яг үнэн дээ. Ер нь бол үнэн. Яа тэгэхээр ингээд би өөрөө мэдж байгаа. Миний эргэн тойрны найзууд бүгд заяо ярьж байгаа штэ, ярьж байгаа тий. Юу болж байгаа, яаж байгаа, яасан юу гэж хэлсэн бүгдийг мэдж байгаа. Ааш нь болоход амар хэцүү. Яах гэдэг юм мэддэхгүй. Яах гэдэг юм мэддэхгүй. Ааш нь болохгүй. Уул нь ингээд нэг хүнтэй харьцаад үрэхээр нэг те гой ингээл те эрхэлж мэрхлээл эсвэл ингээл те жоохон ингээл те гомдож момдол аашилж maaшлал те тэгээ гой байжмаар биш те тэнгүүд өөдөөс уурлаад өөдөөс ингээд сэн ойлгохгүй аш гаргаад болмоор бол болио хэлэхгүй нэг жоохол юм болонгуул ингээл өөстө би хэцүү байна би тэгж чинь би ингэж чинь хойло боли нэг юм төрлийн хүмүүс амар байгаа те. Гэхдээ ер нь бол манай охтууд уусаа намайг хөвчлэн эмхтэй хүмүүс үздэг. Хөвчлэн гэж уусаа намайг эрэгтэй хүмүүс үздэггүй хаа. Тэгээд уусаа манай охтууд мэдж байгаа шүү дээ. Бүр одоо үед ингээд эрэгтэйчүүд ингээд яах гэдэг нь мэддэггүй болсон. Тийм. Нэг тиймэрдүүл энэ да. Тэгээ та нар зөвхөн хайрын түүхэхгүй, зөвхөн бүтггүй хайрын түүхэхгүй, бүтэлтэй хайрын түүх ч юм уу. Тэг би ингээд дан бүтлгүй хайр уншихаар ингээд амар стресстэй байхгүй. Гой бүтэлтэй хайрын түүх ч юм уу. Тэг хөөрхөн хайрын түүх, скол ингээд аимшигын түүх ч юм уу, скол найзтайгаа болж исэн нэг тийм түүх ч юм ямар ч гэсэн ингээд ямар ч хамаагүй ингээд надад юм явуулж болно би тэгээд тэр чинь уншин одоос эхлээд гоё уншаад явъя гэж бодож ажил дээрээ ч хамаагүй ингээд би уншин яад гэхээр гэртээ ингээд байхаар гэрт нөх хүн байгуулахад би хүний хайжууд ингээд хамаагүй ингээд өөрөөр байж чадахгүй одоо ингээд ажил дээрээ байгуулах ингээд хамаагүй гайг байгаа даа ганцаараа очиж. Тэгээд над руу түүхээ явуулсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дээрэс нь минийхэн уншааг байна гэж бити амар уурлаад байгаа заяа. Энд чинь тэгээд аим шигтэй их байгаа. Бүр амар их миний бүдийн бүр аим шигтэй их заяа. Бүр өдөрт ингээ 20 30 ингээ ирэхгүйс ирдэг за. Тэгээд тэрэн дунд нь ингээ тэ өөр хүмүүсийн сквал ингээ баг одоо 30 хэдэн ирэхгүйс ирж байгаа шүү дээ. Ингээ над руу өдөрт тэнгүү тэрний баг ингээ талан ч юм уу сквал 30 ирэхгүйс 20 ч юм уу ингээ дандаа хайрын түүх байгаад байгаа байхгүй. Одоо юм түүхэн явуулсан хүмүүс. Тэгээ тэр дундаас чинь би ингээ те харж агаад ингээл те ингээд нэг гайгууг ингээл те харж авал за энийг уншдаг юм гэл авна штэ. Тэнгүүд ингээд минийхэн уншсангүй гэж уурлж байгаа хүмүүс зөндөө байсан. Тэгээд миний чат харахгүй байна гэж намайг харааж доромжилж байгаа хүмүүс зөндөө байсан. Тэгээд та нарт гэж хэлэхэд зүгээр зайл. Тэгээд чинийхээ уншихгүй яагаад ингээд албатай юм шиг ажиллаад байгаа юм бэ хөө. Болоорой хөө. Тийм нэрээсээ саяхан надаа нэг юм болсон зур хобоцчих. Саяхан надаа ингээд аккаунт ингээд над руу ингээд амар харааж орж ирдэг хөхгүй ингээд лайв хийх болгон тэнгүүрийг намайг дагдаг заяа. Instagram, TikTok-оор ингээд дагдаг. Тэгсэн ингээд намайг YouTube хийсэн гэдэг мэдчингүүдээ ингээд subscribe хийсэн шүү гэдэргэж мөн тэнгүүрийн намайг бүр аим шигтэй харааж доромжилдаг заяа. Та нар чатыг харуулвал бүр зүгээр ээж юм бороо заа. Аавын хараа заяа. Бүр амар заа. Наа бүр аим шигтэй хараадаг. Тэгээ би бүр өчтөрөл урж идэр амар дургу хүрээд хэрэлдээд бүр зад хэрэлдэх нь чашийн би бол нэг ч хараал хэлээгүй би бол ерөөсө тэр үнийг харааж доромжлохгүйгээр ингээд тэг хэрэлдсэн бохгүй чи тэр бүр наваа бүр хэлж болох бүх хараал үгийг хараасан заяа тэр угаасаа эрэгтэй хүн юм шиг үлээ тэгээд тэр хүний утасны дугаар зургийг нь бас олцсон байгаа тэгээд дахиж олон юм ярих юм бол би тэр чинь цацчихна болоо гэд хэлээд тагц чинь зүгээр болчгоо гэж блоклоод тагц чинь яг гэж дахиж орж иж хүн хараад гохно шүү дээ. Би тэгээд тэр хүний утасны дугаарыг олцсон, зургийг нь олцсон байгаа. Зүгээр интернетээс ямар амархан хүн олох гэдгийг мэдэхгүй л байгаа байхгүй юу? Амар тэнэг заа. Тэр нэг тиймэрдүү тэгээ бүр чат матыг харуулал зүгээр аим шигтэй заяа. Зүгээр бүр наваа бүр аим шигтэй хэлсэн заа. Яа зүгээр тэрийг уншаа бүр зүгээр инээ түрээ заяа бүр ингээд ийнөтөө бүр ингэ чаавастай гэж бодож байгаа байхгүй ингэ хүний анхаарал төртдөггүй нэг тийм өөрөг нь хүн тоодгүй болохоор нэг юм хүн харааж тэр хүнийхээ ингэж анхаарал төртөх дуртай ч юм шиг. Тэгвэл надад амар тгийсэн санагдсан байхгүй. Утасны цаанаас хүн харааж доромжлох амар дуртай. Тэгээд өөрсдийг нэг олоод царай марийг нь олчингууд бүр гүл алддаг за бүр ингэ амар айж магалсан нам уучлаараа би тэгсэхгүй мэхгүй. Тэгвэл бол анхнаас яах гэж олон гутсан тэмстэй. Нэг тиймэрдүү байна. Баяртай манайхан тэгээд яна би бүр муухай мэрчлээ тий. Балер муухай нэрдсэн бол уучлаарай. Тэгээд миний бичлэгийг маань үзсэн маш их баярлаа. Тэгээд жоохон амар их дуу чимээтэй дээрээс нь гэрэл мэрл амар сонирн болохоор нэг жоохон сонин болчлоо. Гэхдээ зүгээр түүх сонсох гэж орж ирсэн юм чи би ямар хамаах тий. Миний яаж харагдах вэ? Тэмстэй манайхаа. Тэгээд тийм болохоор баяртай.
Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Хүмүүст муухай нэрийг битээ цацаарай. Дээрэс нь хүмүүсийн бас балиар өөрлөвчөн цацаж байгаа энергийг битээ хүлээж аваарай. Тийм юмнуудыг зүгээр зайлуулах хэрэгтэй. Тэгээд өөр чинь би юу ярэ гэж бодлоо. Тэгээд над руу ямар ч хамаагүй түүх бичмээр байл бичээрэй. Заавал бүтлгүй хайр гэхгүйгээр заяа өөр гоё хайр мэрийн түүх байвал бичиж болно шүү дээ манайха. Өөр гоё одоо юу гэмдэ. Өөр ямар ч хамаагүй хом овны тийм хом ов ч юм уу те над руу бичиж болно заяа. Би уншин заяа тэр чи. За тэгээд баяртай манайхаа. Энэ бичлэг ороо орсон бол сайхан амраарай. Эсвэл баг ороо орох л та. Баг ороо орох. Сайхан амраарай. Тийм маргааш нь өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай манайхаа. Bye bye. With the banger. Close the door and open up to me.